За аутизм гэдэг маань өөрөө яг хэрвээ зөв онцлогдож чадвал эрт арга хэмжээ авах боломжтой юм гээд байна. Бид нар энэ нэмгийг бол яг хөгжлийн одоо нийгмийн хөгжлийн гэдэг ч юм уу те тухайн хүүхдийн хөгжлийн асуудал юм гэж үздэг байхгүй бүлгээр нь тэгээ дотроо маш олон төрөл зүйлтэй эрт оншилж чадах юм бол бид нар тэр хүүхдэд эрт арга хэмжээ авч чадна гэсэн. Хэрвээ эрт оншилчих юм бол яг тэр хүүхдэд альва нийгэм шүүнд ур чадруудыг илүү сайн суулгаж өгөх вэ гэдгийг нь эрт олоод тэр хүүхдэд одоо юу гэдгийг насанд хүрэхтэй энгийн хүнтэй аль дөхөж чадахгүй төвшөнд хүрэхийн асуудал их ярьж байгаа. Тэгэхээр бид нар яг аутизмын тархалтыг нэгдүгээр маш нарийн тогтоох хэрэгтэй. Хоёрдугаар эрт онцлогооны аргуудыг оруулж байна. Одоогоор бид нэр СМУТ дээр бас эрт онцлогооны аргуудыг нэвтрүүлээд явж байгаа АДОС гэдэг ч юм уу те бүр нэг настайгаас ахуулаад аутизмыг онцлох чадамжтай аргуудыг оруулж байна. Гэвч хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байгаа вэ гэхээр хангалттай хэмжээнд хамарч чадахгүй. Ганцхан СМУТ-ээр болохоор бид нар маш их очоо дараалалтай юм болоод явчихж байгаа. Тэгэхээр бид нар энэ онцлогоог олон төвшөнд хийх шаардлагатай болж байна. Энэ хүрээнд бид нар яаж байгаа гэхээр 2023 оноос ахуулаад Японы Нагаё их сургуультай манай анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль мэрэгжил дэвшлүүлэх институт манай анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэцэр эрүүл мэндийн танхим хамтраад хүүхдийн сэтгцийн эмч бэлтгэх хөтөлбөрийг бол яг 3 дахь жилдээ энэ жил хийж байна. За өмнө нь бол бид нэр яг 20 хүүхдийн сэтгцийн эмч бол бэлтчихсэн. Одоо дахиад энэ жил сүүлийн ээлжний буюу 12 хүүхдийг дахиж нэмж бэлтэж байна. Ингэснээр яг 3 жилийн хугацаанд 32 хүүхдийн сэтгцийн эмчийг бол бэлтэж байна. Тэгэхээр бид нэр энэ хүмүүс мэдээж аслагдсан дүүргүүдийн сэтгцийн эмч нарыг хамруулж байна. За тэгээд дээрэс нь аймагуудын эмч нарыг эхнээс нь хамруулж эхэлж байгаа. Хэрвээ энэ систем маань үргэлжилж чадвал ойрын хэдэн жилдээ 5-7 жилдээ ч юм уу те бүх аймагуд хүүхдийн сэтгцийн эмчтэй болох боломж үүрдэг. Тэгэхээр аутизм гэдгийг яг маш хүнд гэж ойлгож болохгүй эрт арга хэмжээ авах юм бол бас тодорхой хэмжээнд сайжрах боломжтой гэж байна. Аутизмын арга хэмжээ гэх юм бол ганцхан хүн чиглэсэн биш гэр бүл чиглэсэн асуудлыг томоор нь хараад тэнд бүгдэнд нь тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Ганцхан эмнэлэг гэхээсээ илүү бас бусад дэмжих төвүүдийг бид нар үүсгэж өгөх шаардлага нэлээд гарч байгаа. Одоогоор бол яг Монгол нэлээд олон төвүүд үйл ажиллагаа үзүүлж байгаа гэсэн яг нэгдсэн системд бас орж хараахан чадаагүй байна. Тэгэхээр бид нар боловсон хүчээ бэлтгэх тусламж үйлчлэгийг хүртээмжтэй болох чиглэлээр ажиллаж чадах юм бол яг аутизмд бол зохистой арга хэмжээ авч гинэ гэж бас ойлгож байна.